За график меню тодруулга танд хүрэхэд бэлэн боллоо. За Монгол улсад инфляц 13% төрсөн. За төсвийн тодтголоо хизээ хийх юм бэ гэсэн юм хүлээлттэй. За ерөнхийдөө эдийн засгийн дүр төрх таагүй юм болсон нөхцөл байдал бол байгаа. Тэгэхээр энийг хэрхэн яаж эрсдлийг бага өртгөөр даван туулах, за бодлогын ямар шийдвэрүүд байж болох юм бэ гэсэн сэдвээр эдийн засагч Дэлгэр сайхнаас тодруулахаар бид ирсэн байна. За юуны өмнө та сайхан амруу, ажилдаа хизээ оров. За яг нь яг над мэд хоног амарсан. Тэгээд мэдээж над мэд хоног амарчил харнаас ажилдаа орчвол байж л. Судалгаагаа хийдэл. За судалгаа бас жоох юм оноод уншаал хараал байж л. Ааха. Одоо ер нь эдийн засгийн цаашдын төлөв гэдэг юм уу? Одоо бидний юу хүлээж ийнэ гэдэг дээр та өөрийн төсөөлөл одоо бодит таамагийг хэлж өгч. Ерөнхийдөө өрх болон компаниуд иргэний хувьд ямар зүйл одоо бидний ойрын нэг жилийн хугацаанд хүлээж байна? За ер нь яг ойрын нэг жилээс өмнө тодруулахад ер нь цаашдаа Монгол улс ингэж яваад байвал яах юм бэ гэдэг асуудлыг би илүү их анхаардаг. Сүүлийн 10 гаруй жил би хувьд ер нь Монгол улс эдийн засгийн хямрал гэхээс илүү бид улс төрийн засаглалын улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалсан засаглалын хямрал руу, засаглалаас шалтгаалсан бодлогын алдаа руу орсон юм л бол тэрээс бид нар байгаа нөхцөл болцоо бүрэн ашиглаад зөв явж чадвал харьцангуй өөр байх боломжтой байсан буюу бид нар институцийн хямралд орсон юм болсол гэж боддог. Түүнийхээ үр дагавар, түүнийхээ горыг бид бид гэдэг нь хамгийн харамсалтай тэрний үр дагавар нь ард түмэн дээр л бууж юм л да. Энэ буусаар чивсэн нөгөөт бид нар ард түмнийхээ 3.1-ийг ядуу яг бодит байдал төр нь бол талаас дэш хувийн зөвхөн анхдагч хэрэглээтэй хэрэглэрүүгээ чиглэлийн ийм амьдралтай явж штэ. 21-р зуунд бол энэ ийм боломжтой хайцангуй байгалийн байдлын өндөртэй улсын хувьд харамсалтай зүйл. Тэгэхээр эдгээр алдаанаас болоод бидний хадаад эдийн засгийн дотоод эдийн засгийн нөхцөл байдалтай илүү их өртөмтгий эмзэг эдийн засгт болчихсон. Юмны үнийн өсөлт бүрийг ард түмэн даахгүй гадаад эдийн засгийн шок гэдэг нэрлэдэг зүйлийг эдийн засгийн дийлэхгүй юм л байдалтай. Инфляцийг бид хязгаарлан барих боломж нэлээд асуудалтай болчихлоо гэж би ойлгож байна. Инфляцийг хэн хязгаарлаж барих юм бэ гэдэг асуудал нь бас бидний дунд эргэлзээтэй байдаг. Монгол банкыг шууд буруутгадаг. За дээрээс нь эсвэл засгийн газар юм уу гэж. Тэгэхээр инфляц гэдэг зүйлийг бид мөнгөний нийлүүлэлт талаас нь нэгдүгээр харах хэрэгтэй. Яг одоо үүсэж байгаа тохиолдолд бид нийлүүлэлтийн шин чанартай, эрэлтийн шин чанартай инфляцийн хослол байдлаар нь харах хэрэгтэй болж байгаа шиг байна. Бид олон жил төсвийн зардлыг тэлсэн, олон жил халамжийг тараасан, олон жил эрэлтийг дэмжих замаар эдийн засгийг хамгаалъя гэсэн юм бодлогыг хэрэгжүүлсэн. Энэ бол буруу байсан. Ялангуяа сүүлийн 5-6 жилийн төсвийн огцом тэлэлт бол өнөөдрийн зохилтыг улам өндрүүлчихлээ гэж би өөртөө харж байгаа. Төрийн оролцоо хэд нэмэгддэг, тодорхой талууд давмгай байдлыг олж явдаг. Энэ зүйл нь бол манай нөгөө олон жил гажуудад явж ирсэн тогтолцоог улмал гажуудуулах шинжтэй. Төрийн оролцоо бол маш хүчтэй болж байна. Ялангуяа энэ нефтийн салбар, махан дээр одоо төрөөрөө бүх юм хийх гэж байна. Эмийн салбар руу төр хүчтэй орж ирж байна. Энэ бол өнөөдөртөө харахад иргэдийг харахад төр ажиллаад шийдэх гэдэг байгаа мэт боловч цаад урт хугацааны үр дагавар урт хугацааны сөрөг нөлөөлөл нь бол асар ихтэй. Энэ бол төсөвдөр гэсэн байг гардаг шүү. Өнөөдөр хүн харахад зургуул барих чинь тэр суманд түмэн төвд бид профилийн төв барих чинь иргэдэд хамгаалахын тулд бид цалин дэвтгүүлэлт хэмжээг нэмж яах гэдэг ингээд яриад байдаг. Өнөөдрийн илүү үр дагавар нь их тийм актив харагддаг бол сөрөг үр дагавар бол урт хугацаанд байдаг. Өнөөдөр энийг манай эдийн засгийн авчир маш чухал гэсэн үйлчлэл бас хэлсэн байна. Тэгэхээр давах гол арга зам бол төр өнөөдөр бодлогын түвшинд дэмжих хэрэгтэй. Хувийн хвшлийг тэгжээж бидний нефтийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, дээрээс нь махтай холбоотой асуудал. За үүн дээр нэмээд төрийн хийж чадах зүйл нь яг одоогоор бол бодлогын зөв бос шийдвэр гаргахгүй баймаар байна. Одоо энэ дээр нэрмээс болсон үнийн чөлөөлтийн асуудлуудыг бас яг цагаа ойлцгүй яаж би бол мэдээж хэрэг үнийг чөлөөлөхийн талд байдаг. Агсид бол физиэвэ гэдэг нь чухал. Харин бид өмнөх 4-5 жил төсвийн орлогоос өндөр байх үед үнийн чөлөөлөлөд татвараа бууруулаад эдийн засгийн сүрээд идэх байсан. Тэгэхээр ойрын нэг жилдээ гэж ямар ч гэсэн энэ жилдээ бид өндөр инфляцтай явах нь байна. Харамсалтай нь өнөөдөр иргэдийн бодит орлого үнийгээ гүйцэтгэж болж эхэлсэн. Миний ойлгосноор 5 сараас эхлээд нийт масс яваад гүйцэтгэж болж
Бодлогын индекс нь хэрэглээний үнийн индекс дээр зэрэгцэж ирж байна. За энэ бол бага орлоготой иргэд дээр маш том зохиол болж байгаа гэдгийг шууд харуулна. Өнөөдөр өнөө цалинны 2.9 голч цалинны 2.4 гэж байгаа боловч 50 орчим хувь 50-аас дээш хувь 2 сая хүрэхгүй цалин орлоготой гэсэн юм мэдээ байдаг. Энэ хэсэгт хамгийн эмзэг тусч байгаа. Тэгэхээр энэ 13% инфляц гэдэг бол тэр бага орлоготой хэсэг дээр бол маш хүчтэй болдог, зохиолт болдог. Энийг бид нар эдийн засаг тодорхой зэрэг үзэгдэл гэж тайлбарладаг. Нөгөөдөл маань зөвхөн хүнсний хэрэглээрээ хандна гэтэл инфляцийн бүтцийг харуул хүнсэн дээр 25% инфляц явж байна. Тэгэхээр хүнсэн дээрээ бол анхдагч хэрэглээрээ суурилдаг иргэд маань 20-30% үнийн дарамтанд ороод явж байна л гэсэн үг. Өнөөдөр нийт масаар 13 харагдж байгаа инфляц бол тэнд илүү өндөр зөвхөн бид нар нэлээд тийм зэрэг нөхцөл байдалтай эдийн засгийг туулах шиг байна. Одоо эргээд харах юм бол Украин Оросын дайн өнөөдөр гараагүй. Одоо бараг 3 жил явчлаа тий. Ийм эрсдэл учирч болохыг бүгд хэлээд л байсан тий. Бидний ийм зэг хараат гэдгийг бараг хүн болгон мэдээд. Яагаад хариу арга хэмжээ аваа одоо л дөнгөж шатхууны савыг ярьж татаастай зээл болох ярьж мөр нэргсэн хонь хашгираад байгаа юм шиг үйлдэл харагдаад байна л да. Тэгэхээр энэ эрсдлийг тухайлбал төсвийн доктортой байдлын зөвлөл цагаан дээр хараар бичиж одоо өгчээсэн юм. Энэ шатхуунд нөөцөө нэмэгдүүлээ чи хятад тухайлбал бараг жилийн нөөцтэй. Айлууд бол ингээд саваа альдын бэлдээд эхэлсэн байхгүй даа ихлэхэд те. Тэгэхээр бид нэр 95% хамааралтай байж одоо үйлдэл хийж байгаа юм учиртай. Хамгийн харамсалтай зүйл бол энэ бид заавал Орос Украин ч юм уу эсвэл Ормосын хоолой Ирантай холбоотой асуудал гэж ингэж оноож олж харахгүй байсан байж болно. Зарим улс төрчдийн зүгээс Иран Америкийн хоорондын асуудлыг хинж таахгүй шүү дээ. Чи бидний таахгүй гэдгийг бол бид хэлж болно. Гэхдээ хамгийн харамсалтай нь өнөөдрийн бидний байгаа байдал ерөөсөө л энэ. Алсыг хардггүй, холын зөв бодлого явуулдаггүй. Тэгэл асуудал гараад ирэнгуут нь таны хэлсэн нэргсэн хашгирангуудаа тодорхой хэсгүүд тэрэн дээр зоолж эхэлдэг, улс төрийн оноо авдаг, бизнесийн ашиг орлого олдог. Ер нь энэ төсвийн төлөлтийн хямралтай холбоотой энэ огцом зардлууд, хөнгөлөлтүүд хэн рүү хаашаа яваад байгаа юм бэ гэдгийг бид анзаарах хэрэгтэй. Тэгэхээр энэ бол үүндээ харамсалтай зүйл. Түрүүний бидний ярианы эхэнд байсан Монгол улс засаглалын хямралд орчны үнэхээр тод жишээ. Жишээ нь 2 жилийн өмнө бид нэг бяцхан иргэний алдахад хөлцөн сайд нь хүүхдийн тухай хууль, хүүхдийн эрхийг хамгаалах хуулийг бид нар бариад гүйж авч шид. Гэтэл зарим ард түмэн бол энэ сайд хурдтай ажиллаж байна гэж яах гэтэл тэр хамгаалтын тогтолцоо нь алидийн бүрдсэн байх хэрэгтэй байсан гэсэн үг шүү дээ. Тэрнтэй адилхан эдийн засаг дээр ч нэг ийм зүйл яваад байгаа юм. Энэ бол үнэхээр муу зүйл, маш муу зүйл. Бид нар ормоц гэдгийг таахгүй байж болно. Эсвэл Орос Украины дайныг таасан мөртлөө хариу арга хэмжээ авч чадахгүй байгаа нь бүр харамсалтай. Худлаа мэдээлэлээр ард түмний хураат юм шиг Оросод биднийг байнга хангаж чаднаа. Гэтэл Оросуудыг болон Оросын нефтийн гол цэгүүдийг бөмбөгдөж эхэлсэн нь өнөөдөр биш. 1-2 сарын өмнө биш шүү дээ тий. Тэгэхээр ингээд харах боломжгүй зүйл, хараад байгаа зүйлүүд дээр аль алинд нь ялгаагүй бид нар хариу үйлдэл бэлэн байдлыг бэлдэж чадахгүй байна л да. Өнөөдөр Монгол улс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид нар гадаад эдийн засгийн орчинд бид нар нөлөөлөх боломжгүй гэдгийг аль хэдийн мэддэг жижиг улс. Дээрээс нь 2 том уршин гол байдаг нефт тэмцээнээс болон багт экспорт гадрын баялагын экспортоос масар хүчтэй хамааралтай. Тэгэхээр гадаад эдийн засгийн орчин биднээс байнгын нөлөөлөн цаашдаа ч Ормоцтой адилхан, Орос Украинтай адилхан юм асуудлууд дэлхийд дээр ойрхон тохиох болно. Тэгэхээр тэрний эсрэг бодлого явуулаач гэж бид барьгүйж бүх хүмүүс бүх тацангуу зөв харж байгаа эдийн засгчид бол төсвийн доктортой байдлын зөвлөлт гэсэн зүгээр төсөө Ормоц гаргах нь хамаагүй. Тэрийг бол бид 2004 онд мэдээгүй байсан шүү дээ. Зардлаа танаа л гэж. Зардлаа тань мөрчлөг сүрсэн бодлого явуул ямар нэгэн эрсдэл гаргахад бэлэн бай гэдэг ийм зүйлийг бол байнга л сануулж. Тэгэхээр 24 оны төсвийн тодтгол дээр төсөн 25 он төсвийг огцом тэлхтэлтийг бол буруулаач гэсэн. Харцангуу төсөл төр бол тэрийг харцангуу хэрэгжүүлэх гэж оролдож ирж байгаа. Тэгэхээр бид нар бол ямар эрсдэл байхаас үл хамааран Монгол улс доктортой хөгжлийн зөв бодлоготой байх хэрэгтэй. Ирээдүйд эрсдэлж болцсохгүй, ирээдүйн үр хойчоо зөв амьдруулахад чиглэсэн Монгол улсын язгуур эрх ашиг нийцсэн ийм бодлогыг явуулах хэрэгтэй. Гэтэл өнөөдрийн зөвхөн цаг зуурын гал унтраас эсвэл улс төрийн
өнгөйстэ шийдэл хэд тавмгаалсан үндэсний язгуур их шиг ардрэгдээс харцсангүй хол шийдвэрүүд гараад байгаа энэ нөхцөл байдал бидний ийм байнгын эрсдэл зөрчил хий юм байдлаар шилжүүлээд байна. Монгол улс засаглалын хувьд одоо сүүлийн 5 жил доктортой байсан гэж хэлж болохоор ч юм шиг тий. Нэг засгийн газар 5 жил гэдэг нь одоо сүүлийн 30 жилд хамгийн лаг тоо 130 их найт төгрөгийг захиран зарцуулсан энэ тос засгийн газар. Гэхдээ импакт нь мега төсөл яриад 14 34 мега төсөл яриад байсан шүү дээ. Бид нар мега төсөлтэй манта аж ахуйгаа хийх, шатхуунаа таслахгүй байх ажлаа хийж чадаагүй байдгийг нь өөрөө хэр асуудлаа эренбэлсэн бэ гэдэг юм дээр очих гээд байгаа байхгүй. Эренбэлсэн юм уу, чухлаар нь эренбэлсэн юм уу гэх тухайн үед баргаан битгэлцээ яваад л байсан тий. Тэгээд одоо хаана байна гэд харахаар бас хэд доктортой байх нь бодлогоо зөв харж чадаагүй бол одоо доктортой байх нь бараг бурууч юм шиг. Та энэ өнгөрсөн 5 жилийн хит их юм данхаасан төсвийн үр дүн санхүүжилтийг одоо юу гэж дүгнж харж байна. Урсгал зардал бол маш тэлсэн. Төсөв урсгал зардал асар тэлсэн. Нэг жилийн дотор бид төсөв 20-30%-аар тэлжсэн үе шүү дээ. Тэгэхээр эренб дарааны хувьд тухайн 5 жилийн төсвийг, тухайн 5 жилийн засгийн газрын үйлдэлийг ер нь бас чинь тунгаах хэрэгтэй байх бид нар. Төсөв бол асар хүчтэй тэлсэн. Энэ хооронд нь ковид цар тахал явуулах болсон. Дараа нь ковид цар тахал туусангууд эдийн засгийн таатай нөхцөл эхлэнгүүд түн зориулаад түүнийг дагуулад улс төрийн өнгөйстэй шийдвэр гаргаад талент төлөвлөлтийг нэмэх төсвийг хэд тэлхийн бодлогыг явуулчихсан. Энэ бол тодорхой хэмжээгээр алдаа байсан гэж боддог. Харин тухайн үеийн сангийн яам бол өөрийн удирдлага дээр харьцангуй дэвшил гаргаж чадсан байдаг. Тэгэхээр бид нар энэ төсвийг юу гэж харах хэрэгтэй юм бэ гэдэг л байгаа юм. Төсөв бүтээгдэхүүнээ бодлого байх хэрэгтэй, төсвийн тоо болгон буюу нэг төгрөг болгон бодлогыг хэрэгжүүлж хэлсэн байх хэрэгтэй гэдэг. Гэтэл өнөөдөр тэр их мөнгийг зарцуулсны үр дүнд Монгол улсын авилга, тэгээ Монгол улсын өрсөлдөх чадвар, Монгол улсад хүний эрхчлэл, Монгол улсын ардчлал гэдэг ер нь олон улсын шин чанартай үнэлдэг олон үзүүлэлтүүд унсан. Хэвлэлээ та бүхний хөвлөлийн эрхчлөөч гэсэн юм хумигдсан. Тэгэхээр бид тэр их мөнгөөр юу хийсэн бэ гэдэг нь бол тэгээрээс харагдана. Дотоод тооцоолдорч гэсэн бид ядуурлаа бууруулж чадаагүй боловсролын салбар, эрүүл мэндийн салбар дээр асуудал улам хүндэрсэн юм тоонооттой байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр тэр үеийн төсвийн бодлогыг эренб дараатай зөв бодлого байсан гэж хэлэхэд бол бас үнэхээр хүнд бас цаашдаа энэ засагдана гэж хэлэхэд мөн хүндэрхээгүй. Тэгэхээр таны хэлсэн энэ нэг нам засаглаад нэг засгийн газар 5 жил болоод байгаа мэт боловч энэний ард байгаа яг тэр улс төрийн нөхцөл байдал нь ямар байгаа юм, энэний ард байгаа засаглалын үндсэн чадвар нь ямар байгаа юм, энэний ард байгаа Монгол улсын ядуур эрх нийцсэн бодлогыг хэрэгжүүлэх тэр чадамж, засаглалын чадвархаас гадна тэр чадамж нь хэр байгаа вэ? Түүний төлөө хүсэл эрмэлзэл байгаа вэ гэдэг засаглалын ерөнхий том систем нь өөрөө буруу байгаа үед бол засгийн газар хэд солигдох хэрэг хэдэн жил үргэлжлэхээс нэг хамаарахгүй болтол байна л да. Одоо ингээд харахаар улуурхайн сайд маань ингээл аюу завгүй нөгөө хоошоо бараг сардаа хэд явдаг ч юм одоо очиод буйж байгаа шүү дээ. Манайхаа бити таслаарай. Одоо манайх хэцүү шүү. Тэдийг өгчих, сар эдийг өгчих. Одоо богоноор ингээд гэдэг нэг юм жижиг сажиг галунтрах одоо үнэхээр амин тулж байгаа учраас одоо хийхээс яах вэ? Гэхдээ бодлогын асуудлаа тэр хүн чинь одоо хэн хийж байгаа юм бол гэж харлага төрөд байгаа байхгүй юу? Уул нь амнаатын тухай хуулиа шийдэхтэй том эдийн засгийн бэлэн болсон төслүүдэд явуулах юм уу? Алтны хуулиа өөрчлөх юм уу? Шатхуунаас гадна эдийн засагт яг ингээд тулаад ороод ирсэн орлого талдаа шинэ их усүрийг эрхлэх, хуулийн өөрчлөлт хийх юмыг манлайлах ёстой Эрдэс баялагын сайд маань гал намжаагаа завгүй байна л да. Энэний хохирол нь юу байх бол? Одоо бол бид нар ингээд балга шатхуунгуугаад ирэхээр баярлалаа гэдэл одоо бараг пост хараад тайвшрах гэх юм уу тий. Өнөө маргаашаал яриад байна л да. Тэгэхээр бидний хувьд энэ бол сайн зүйл биш. Мэдээж сайд нь тэгээд гүйж ийн гэдэг та тухайн хүний хийж байгаа ажилтай холбоотой шаардлага байхыг үүсэх бүх гэхдээ 2-3 сарын дараа өмнө яг энэ талаар юу ярьж байсан бэ гэдэгтэй харьцуулах юм бол нөхцөл байдал маш л өөрчлөлтөө шүү дээ бид тий. Тэгэхээр бид нар энэ тухайн үеийн нөхцөл байдал ярьсан зүйлээс орсууд ухарсан эсвэл тухайн үед өгсөн мэдээлэл маань үнэндээ бодиттой байсан юм уу гэж эргэлзэхэд хүрч байна л да. Нөхцөл байдал тийм. Бидний хувьд яг таны хэлж байгаа үнэн. Бид өнөөдөр энэ нефтийн энэ тамиралтай нөхцөл байдал маань ямар нэгэн байдлаар ингээд
цайд нүгөөд болтгоо нэг юм өнгөрөх байх. Хамгийн гол нь дахиад ийм байдлыг яавал гаргахгүй вэ? Монгол улсын эдийн засаг ягаад яаж докторч вэ? Доктортой өсөлтийг бий болгох төр үндсэн суурь асуудлууд энэ дээр төр засаг гэлтгүү сэтгүүлч та бүхэн ч гэсэн иргэдмэн ч гэсэн харах хэрэгтэй. Ягаад бид нар ингэж жижигхэн асуудлууд эсвэл томоохон асуудлууд болгохад улсаараа ингэж маш хүн гүнзгий хямралтай сэтгэл санааны хүнд дарамттай юм байдалд орчиход идэм бэ гэдгийг зөвхөн түрүүний яриад байгаа засаглалын асуудал. Тэгэхээр бид нар засаглалын хувьд хэтэрхий дараачсан байна. Монгол төр шийдэл ухаанаас холдсон байна. Холч мэрэгэн бодлого бидэнд байхгүй болсон байна. Өнөөдөр бид нар асуудал толонгууд тэрийг дараал баярладаг гэж хэмжээнд очсон гэдэг нь бол үнэн. Улам бид цаашгаа гүн гүнзгий нэрүүгээ шилдээд байгаа юм шиг байдал ажиглагдж байгаа нь бас үнэхээр харамсалтай бөгөөд үнэн зүйл. Гэтэл эсрэгээрээ бид өнөөдөр яагаад өнөөдрийг хүртэл тэр нефтийн үйлдвэрийг барьж байгаа юм. Нефт гарснаас хойш 30 жил болж байна те. Өнөөдрийг хүртэл бидний нөгөө 5 дугаар цахилгаан станц гэдэг өчигдөрхөн яригдчих шүү дээ. Племологи 5 дугаар цахилгаан станц ногдлоо шиг болгож байна гэсэн чинь гэсэн мэдээ авсан шүү дээ. Гэтэл нөгөөх нь бүтээн байгуулах явцлах үед ашигтай ажилласан учраас ч гэнэ мэдэхгүй нэг үл ойлгох зүйлс яриад. Хувийн компани бол тийм боломжгүй байсан. Боломж байхгүй юу? Тэр бол тусал гэдэг зүйл өөрөө бий болоод өөрийнхөө үрдүн гараад ашигтай ажиллах эхлэхээр л бүх зардлуудаар нөхцөл ногдлын шинэ тухай ярьдаг зүйл шүү дээ. Энд дээр ч гэсэн одоо оюутлогоос бид нар илүү их сайн харж байгаа бах тийм ээ. Тэгэхээр аливаа бизнес гэдэг бол өөрөөр явдаг. Өнөөдөр бид байгууллагын хот дээр бахан дарга нартай байна. Байгууллагын төмөр зам дээр дарагт нартай байх шиг их олон их гажуудад байна. Энэ суурь шалтгааны хэдүүлэл одоо харж цааш та улс төрийн төвшөнд ийм зүйл гаргуулахын төлөө ямар байх ёстой вэ гэдгийг л одоо энэ засгийн газар маань илүү хараасаа цааш та намууд маань илүү энэ дээр анхаараасаа зөвхөн улс төрийн өрсөлдөөн биш яг үндэсний язгуур эрх ашигтэр бодлогоор өрсөлдөж улс үндэстний өөдөн татж улс төрийн оноогоо авдаг байгаас л гэдэг рүү явмаар байна. Тэрийг ч ихлээр иргэд маань шахдаг баймаар. Одоо засгийн газар тодтоглоо өстой яаралтай оруулж ирэх бол болохоо байлаа гэд хаврал уулын ярий явж исэн. Одоо хүртэл тодтгол хийн тэдэнд одоо тодтглоо өргөн барина гэдэг юм байхгүй болчиход байна. Одоо бол цагтаа уралдах тэр тодтголыг чинь хийгээд одоо нөлөөлөл нь дахиад хугацаа хэрэгтэй тий. Тэгэхэд ингээд улсын эх оны төсвийн хилцүүлэг тулаад ирсэн байхад тодтгол орж ирээгүй байгаа нь ер нь үр дүнтэй мөн гэж асуух гэдэг. Одоо нэг жоохон таналт хийлээ инглээ гэх нь импакт нь яг одоо үйлчлэг. Уул нь 5 сардаа юм уу 7 сардаа хэмжээд ээлжид бус зарлаад хийцэн бол бид нар 9 сард ямар байх юм ч гэдэг юм уу. Цаг хугацааг нь та юу гэж харж байна? Тийм, засгийн газрын зүгээс хавар их тухайлын өөрчлөлттэй холбоотойгоор их идэвхтэй байсан гэдгийг бол бүгд санаж байгаа. Өнөө маргаашгүй төсвийн тодтголыг хийхгүй бол Монгол улсад эрсдэл нь өндөрснөө 2-3 сар алдах юм бол нөлөөлөл нэмэгдэнэ гэж. Ер нь бол нөлөөлөл одоо нэлээд өндөрчлээ. Төсвийн алдагдлал 2.1 их найдаар хэмжигдэж байна. Хагасчлалын байдлаар төсвийн гүйцэтгэлүүд бас тийм хангалттай биш байна. Төсвийн зах хөгжил тендерүүд гараа авчлаа шүү дээ тийм. Гараад явдаг нь явчихлаа. Тэгэхээр бидний хувьд тодтголыг бид ажиллах яралтай их хэрэгтэй байсан уу гэж бид энтэй санал нэгдэнэ. Тэгэхээр тухайн үедээ бол бид тодорхой хэмжээгээр тэрэн дээр эсрэг байр суурьтай байсан шалтгаан нь аливаа ингээд тулгымцсан асуудлуудаас болоод Монгол улс үндсэн системээ өвдөж гэдэг. Яралтай. Нэг удаагийн шинжилгээтэй асуудал хүндрэлүүдээс шалтгаалаад системийг өвдөх юм бол эсрэг байсан харин тодтголын хувьд бол бид тодтох боломжтой байгаа гэдэг нь харагдсан зүйлтэй. Тэгэхээр одоо бол бид нар гацаа авах цаг хугацааны үед яхахгүй төсвийн тодтголыг хамт орж ирэх юм шиг байна. Тэгэхээр бид нар энэ төсвийн яг энэ хүндрэлсэн нөхцөл байдал эерэг талын харуул хүндрэлсэн нөхцөл байдлыг илүү их мэдэрсэн тийм тодтгол байгаасаа гэж бодож байна. Хүндрэлсэн нөхцөл байдал тохирсон. Энэ дээрээс өөрөөсөө ирэх хоног тийм. Тэгээд ирэх хондоо дахиад энийг бүр хямхтай, бүр их тансан, хэмнэлсэн зөв инфляцийг өдөрчихгүй ирээдүйн бодлогын мөрөн нөлөөсрийг дагуул төлөөс нь ард түмэн дээр хүнд буухгүй тэмэл төсөв байгаасаа гэж бодож байна. Учир нь одоо бид мэдж байгаа хоёр сонгуул хондороод болох гэж байна. Тэр нь синхетик улс төрчин төсөв биш байгаасаа бод нөхцөл байдлыг илүү ухаарсан ард түмэн дээр ирэх өнөөдрийн гэхээс ирээдүйн дарамтыг нь харгалзаж үзсэн урт хугацааны доктортой төсвийн бодлого улс орны хөгжилд язгуур эрх нийцсэн тийм төсвийн бодлого байх талаас нь илүү их харах
ийм боломжууд байна. Цаг хугацаа алдсан сөрөгтөлдөг залгуудыг ивэл хүслээс нь илүү хараацаа гэж бодчих. Одоо төрийн өмчит компаниудаа одоо цөөлнө гэл нэг 2 төрлийн хууль яваал байсан. Зэрэгцээд яваад байна. Одоо энэ намрын чуулганд дамжиж орж ирэх юм уу? Засагт байгаа бүрийн эрх бол яам тамгуудаа цөөлөх. За төрийн өмчит компани шууд татан болгох буюу нэгтгэх эрх мэдэл бол засагт байдаг шүү дээ. Гэдэг шиг хамгийн түрүүнд засгийн хэмжээнд чуулган руу орохгүйгээр хийж чадах хамгийн бодиттой таналт юу байж болох вэ? Одоо төрийн өмчийг иргэдэн татвар төлөгчд нь хувийн хвшлийн тэжих үнэхээр боломжгүй болчихлоо л доо яг үндэ бол. Тэгээ ер нь наад чинь бидний бас нэг зөрөг бол асуудал. Ер нь өнөөдөр татварын орлого нэмэгдээл, татварын орлого нэмэгдээл. За яг энэ жилийн нөгөө нөөцс 2-оос нь болоод хадаад бодлоо хэцүүгүй ашгүй гайгүй байна. Тэрнтэй холбоотой төсвийн орлогын гүйцэтгэл хэцүүгүй гайгүй байх боломжтой юм шиг байна. Тэгэхээр энэ бол тийм баярлалаа дах зүйл биш. Гол нь энэ орлогыг бид юунд зарцуулж байна? Энэ ягаад цаашаа уламж хилээд юм бид урсгал зардлыг гэсэн бас нэлээд төсөлтөөр 2-3 жилээр төсөлж байгаа. Төсөлж байна. Тийм болохоор энэ төр бол ихээр дахар болсон байна. Төрийн зардлыг хангахын тулд энэ татвар төлөгчид иргэд нуруух эдийн засагт хэлэх дундад асаа бүрдэх аж ахуйн нэгжүүд нь тамах тэр боломжгүй төвшөнд хүртэл энэ татварын дарамтлал нэмэгдэж тийм учраас цамхан төрийг бол засгийн газрын зүгээс хийх боломжтой. Ялангуяа тэр алдагдaltaй байгаа компаниудаа бушуухан татан буулгах, эсвэл хөвжүүлэх нөгөө олон жил яриад ирсэн заримыг нь хөрөнгөний бирж дээр гаргах тэр ажлуудаа яарчлах юм бол богино хугацааны хэмжил болж чадах байх. Нөгөө нэг алдагдлууд нь төрөөс холдож, нөгөө анхаар бүтцэн төрөөс холдож, нөгөө магадгүй бидний хандаад байгаа томоохон тансаглал илүү их өндөрөнтэй худалдан авалтууд нь алга болж олон зорилгоодыг танах боломж бий. Тэгэхээр бид нар бол ялангуяа төлөвийн хувьд за өнөөдрийн төлөвлөсөн хурал цуглаан баяр наадам яслын арга хэмжээд томилтыг туслахаас илүү энэ томоохон сөрөг зохилтыг далимдуулаад ер нь төрийн бүтцийг цамхан чадварлаг болгох гэдэг зөвлөлөө бол бид нар орж болно. Ялангуяа тэр төсвөөс гадна маш том бүрийн дарамт үүсгэж байгаа, алдагдал үүсгэж байгаа тэр төрийн өмчит компаниудыг бол маш их багасгах боломжтой. Улаанбаатар хот хажуудаа хичнээн компанитай болчихсон юм тийм ээ. Тэр бүх компаниуд тэр иргэдийн хурлын төлөөлөгчөнд өгчөж суудсан байж цалиаваа сууж идэг. Энэ бол болохгүй зүйл. Та яг миний асуух гэжсэн юм асуучлаа. Одоо бид нар Нямбатар нийгмийн эсэргүүцэлтэй одоо улс төрийн явсан ажлаа өглөө ингээд аргыг солилоо. Хүсэн хүлээс үрдэн одоогоор нэг 100 өдөр болох гэж байхад бараг харагдахгүй байна да. Энэ иргэдийн төлөөлөгчдийн засаглаж байгаа хүмүүс нь иргэдийг төлөөлөх гэдэг одоо бүр үгээр нь харвал тэ энэ нөхдөөч өөрөө төрөмжит компанид очиод засаглал хяналтын юм алдчихсан суугаад. Тэгээд хуультай зөрчилдөөгүй учраас одоо яах вэ? Иргэдийн урлын төлөөлөгчийн цалингүй болохоор бид нар ингээд төрөмжит компани суугаад идэг гэдэг гайхалтай хариулт хэлээд байгаа байхгүй юу? Ёс зүй мораль за үнэхээр моральд захирахаа байсан юм бол иргэдийн төлөөлөгчд одоо засаг дараагаас нь тогтоол гараад бүрэн эрхийн хүрээнд энийг нь одоо хязгаарлал яа гэм бэ гэсэн одоо бүр арга яцсан юм болж. Тэгэхгүй бол нийслэлийг хин хянж байгаа гэдэг нь сөрөг болсон. Хотын дараагаас цалин аваад байгаа төлөөлөгчд хянах боломжгүй гэдгийг бид нэр сүүлийн хэдэн жил хангалттай арлаа. Харин энэ ер нь засгийн газрын төвшөнд байгаа зүйл бид нэг удаа болоод чадаагүй. Улсын хурлын төвшөнд байгаа улсын хурлын гишүүн сайд байх боломжтой юу гэдэг. Тэгэхээр бид нар энэ засаглалын төвшөнд бас нэг иргэн гарах шаардлага байна гэж ойлгож байгаа. Ерөнхийлөгчийн тэг үүрэг, ерөнхийлөгчийн нөлөөлөл, ерөнхийлөгчийг хаанаас томилдог байх, ард түмнээс томилоод парламентын засаглалтай улсын хүчтэй ерөнхийлөгчтэй байх уу гэдэг дээрээс нь эхлээд хармаар юм шиг. Тэгээ сайд дарга нар маань улсын хурлын гишүүн байж болох уу гэдэг рүүгээ явах. Улаанбаатар хот тэр үл яг үнэн. Жишээ нь засаг даргийнхаа карманд орчихсон, засаг даргийнхаа захиргаанд ажилдаг иргэдийн хурлын төлөөлөгч өөрөө их хурл дээр бол гайгүй шүү дээ. Засгийн газар гэж нэг өөр зүйл байна, их хурлын өөр зүйл байна. Засаглалын 3 төлөвлөгөөний нэг болоо явж байна тийм. Тэгэхээр өөрийнхөө засаг даргийнхаа өдөртөг компанид ажиллаад сууж байгаа захирал иргэдийн хурл дээр засаг даргаыг шүүмжилж иргэдийг яг жинхэнэ төлөөлж чадах уу гэдэг асуудал энэ өөрөө эргэлзээтэй бөгөөд утгагүй зүйл. Тийм болохоор эндээс бид хийх ёстой. Засгийн засаг дарга бол олон хэмнэлтийг хийх шаардлагатай гэж бодож байна. Одоо энэ боржуул солих ажил бол үргэлжлэлээр байх шиг байна. Энэ явгууны зам солих ажил ягаад энэ
үргэлжлээд байгаа. Ягаад нэгдүгээр ажил болчихвоо тийм. Өнөөдөр Монгол улс бензин шатхуунгүй иргэдэн махаа авч чадахгүй байхад гэдэг харьцуулт хийх юм бол үнэхээр утгагүй зүйл шүү дээ. Уржигдэрхэн тэр багшин дэдийн урд байгаа яг харахгүй зүгээр байсан зам. Би өөртөө зургийг аваад явуулсан замыг солино гэж зүтгэсээр боловсруулчихлаа явууны зам. Гэтэл нөгөө тавьсан зам маань том автантай учраас олон газар хөндөрсөн хөдөлсөн байдалтай өмнөхөөсөө дор байдал руу шилжсэнийг бол иргэдэртээ зөв мэдээд байхад ийм ажлууд үргэлжлээд байгаа нь харамсалтай. Тэгэхээр бид нэр хүн солиод нэмэр байна уу гэдэг асуудал бол явах гэж байна л да. Засаглал институтээ сайжруулах хүчтэй иргэний нийгмийн хяналт, хүчтэй ард түмний хяналттай, хүчтэй бие даасан институттэй, хүчтэй хэвлэл мэдээлэлтэй байгаад хууль эрх зүйн хүрээнд институтыг сайжруулахгүй хүн солигдоод, нам солигдоод энэ бол ер нь сайжрах уугүй гэдэг асуултыг бид өөрсөндөө тавих цаг болсон баг шиг. Одоо хоёрыг ярилцаа сууж байхад Төв банк мөнгөний бодлогын хороо хуралдаад шийдвэр гаргах чинь за зүгээр сэтгүүлчийн таамаглаж яхад бол мэдээж мөнгөний бодлогыг 12 мэжийг бол өсгөх болов гэсэн таамаг байна л да. Тэгэхээр зах зээл дэх мөнгийг хомих, зээлийг хомих бодлогыг бол Төв банк хэрэгжүүлэх нэ. Үүнтэй засгийн бодлого, төсвийн бодлого яаж уялдах вэ? Тэнд ийм их тодтгол хийгээгүй их мөнгөн зарлага яваад байдаг. Энэ талд зээл мөнгөн одоо юм хомий гэж штэ. Яаж нэгдчихэж, хоршиж илүү үр дүнтэй болох юм бол хэрвээ тийхгүй бол бас эрсдэл юм тий. За ер нь нэмэх болов гэдэг дээр би 2-3 өдрийн өмнө ч гэсэн нэг телевизээр яриа өгөхдөө мөнгөний бодлогын хөвгөл нэмэх шаардлагатай байна. Тэрэн дээр Монгол банк одоо хөдлөх байхаа гэж хэлсэн. Нэмэх байх. Гэхдээ энэ сүүлийн жилүүдэд мөнгөний хатуу бодлого явуулаад байгаа үндсэн шалтгаан бол нөгөө дахь төрийн зардалд анхаар бүтцсэн. Төсөв тэлээд тахаар Монгол банк араас нь яхахгүй чаргууцалддаг хязгаарлах юм бодлого явуулдаг. Энэ бол сайн хослол биш гэж би боддог. Учир нь нөгөө төсөв нь хямхтай, үр ашигтай, төрийн цомхон, төрийн зардал бага байгаад төрийн зардлыг бид аль болох бага байж мөнгөний захаар дамжиж буюу Монгол банкаар дамжиж гарах мөнгө нь арай илүү байж энэ эдийн засаг явна л гэж бодож. Өнөөдөр Монголд мөнгө хомс зардал өндөртэй бизнесүүд тэр хүний зардлыг давхад үндэ хүнд байгаа юм үед бол бодлого хөг өсгөн гэдэг бол тийм сайн зүйл биш. Тэгээд үндсэндээ яхахгүй бага орлоготой иргэдээр байгаа хүндрэл, бага орлоготой иргэдээр инфляцийн гэж байгаа зохилтыг буруулахын тулд нэмэгдүүлэх юм арга хэмжээ авах байх л та. Тэгэхээр бол аль нь ашигтай вэ, аль нь илүү чухал вэ гэдэг юмээр л Монгол улс шийдвэр гаргах байх. Тэр тохиолдолд өнөөдөр яхахгүй инфляцийг өнлөх усыг аргагүй юм нөхцөл байдалд бид орчихлоо. Харин нөгөө талд одоо төсвийн тодтгол, төс хонлооны төсвөөр бид илүү их мөнгөний бодлогын орон зайг харцангуй чөлөөлж өгсөн. Энэ мөнгөний бодлогын 13-4% хүү цааш 15-6 болоод явах юм уу? Инфляцтай хамт дэшиг аль нь явчихгүй тэр боломжийг олгосон юм төсвийг л оруулж ирэх хэн миний хувьд бол зөв сонголт гэж бодож байна. Төсвийн бодлого нь хомссон, хямгцсан. Тэрнээс нь шалтгаалаад мөнгөний бодлогыг хэд хатууруулах тийм шаардлага үүсэхгүйгээр хослолыг барих юм бол зөв юм болов уу гэж ярьж байна. За хамгийн сүүлийн асуулт. Одоо бид нар бүтээмжээ өсгөж чадахгүй улсын хэмжээнд төсөв юугээ хоёулангийн аюул сан хэлэлцсэн. Тэрийг бол хийцэн. Бүтээмжтэй уялдаагүй энэ хоосон өсөлт нь өөрөө биднийг одоо хаана авчирсан юм бэ? Одоо тэгээд ингээд өсгсөн төсвийн зарлагыг буцаад буулах аюул зовлонтой болчихлоо харж штэ. Яаж бууруулах вэ? Алины танах мөнгө дурсал зардалд дагаад өссөн эмч багш нарын хүүхдийн мөнгнөөс гар хүрч чаддаггүй ийм орчлоо. Тэгэхээр бүтээмжийг өсгөөгүй хиймэл өсөлтийн хорн одоо юу юм бэ? Гэхдээ ер нь одоо энэ өндөр инфляц, энэ ядуурл, тийм ээ, энэ зээлийн өндөр хүү, энэ бүх зэрэг үзэгдлийн гол үндсэн суурь шалтгаан нь бол энэ бүтээмжгүй халамж. Энэ бол 2008 оноос 4 оноос эхлээл 8 онд л 28-ыг сонгуулийн сурталчилгааны гол зэвсэг болсон зүйл шүү дээ. Саяыг өгнө гэж нэг нардварганд бол 1 сая 500 гэж нөгөөх нь нөхцөл сая 500 гэж эндээс үүдээ тэрнийгээ давж чадахгүй араас нь 7,200 тэгэл бахан мөнгө тараастай холбоотой. Тэгэхээр энэ эдийн засагт өөрснөө бидний түүхийн эрчийг хотгож гаргахаас өөр бусад бүтээмжийг нэмэгдэхгүй байхад мөнгийг нэмээд ирнэ гэдэг нь ингээд өнөөдрийн инфляцийг бий болгоцсон бусад бүх юмны үн өсөх үндсэн шалтгаан болсон мөнгөний нийлүүлэлтээр дамжаад
Гэтэл бид тэр мөнгийг нийлүүлснээс болоод юмны үнэ өсөж байгааг анзааралгүйгээр юмны үнэ өсөд мөнгөө нэмээч гэдэг рүү орсон чинь буцаад инфляцийн тойрог руу орсон. Тэгэл нөгөө улс төрийн шийдвэр гаргалтаар одоо талын дэвтэрийг нэмдэг тэр нь буцаад инфляц үйлдвэрлэдэг. Тухайн үед улс төрийн шийдвэр гаргасан хүмүүс нь оноо аваад байгаа мөртлөө ард иргэд дээр очихоор нөгөөх нь бод амьдралыг нь өсгөж чаддгүй ийм л зүйл болчихлоо. Тэгэхээр энийг бид нар одоо аль ч улс төрийн нам нэг болгож чадахгүй байна. Гол нь өсөхгүй байж нөгөөдөл нь бүтээмжээ өсгөх. Сүүлийн 10 жил Монгол улсын төсвийн эдийн засгийн бүх тоонууд дунджаар 4 дахин өссөн байх хэрэгтэй байна. Ясчихсан байдаг. Гэтэл бүтээмж 20% өссөн. Тэгэхээр чинь хэд мөнгө хөвлөл таргаад байгаа, мөнгө хөвлөл гаргаад байгаа гэдэгтээ агаар нэг тэгэхээр энэ нөгөө валютын ханшийн уналтын инфляц бүхэл зэрэг зээлийн хөө өндөр байгаа л гэж яриад байна. Энэ бүхэл зэрэг үр дагавар юм байна. Тэгэхээр өнөөдөр бид нар төсвийн тэр өнөөдөр сүүлийн 2 жил орох гэж оролдоод байгаа мөрчлөг сүссэн тэр бодлого руугаа дээрээс нь төрийн зардлыг ядаж 30%-аас доош тогтвортой барих. 30%-аас доош тогтвортой төсөөний нийтлэгч 30%-аас доош тогтвортой байж дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан тэр 28% руугаа хүрэх. Ийм л гэтэл ойрын 3 жилийн төсвийн зардлын төсөөлөл маань бол яхахгүй хөрөнгөний зардал их өсөхгүй мөртөө бас л урсгал зардал нэлээд дэше явахаар энэ төсөөлөлтөд явж байгаа. Тэгэхээр бид нар бага нэмэхгүй байх. Тэр хооронд нөгөө талд нь эдийн засгаас сэргийх энэ хоёрыг бид нар ямар нэгэн байдлаар нийлүүлж чадахгүй бол хоосон цалингийн өсөлт, инфляц, эргээд иргэдийн амжиргааны дороотл гэдэг эдийн засгийн бод төсөл байхгүй гэдэг юм зөвлөгөөл явна. Бид нар сая бөө улс төрчид баахан жагсаалын араас эмч багш нарын цалин 15-20%-аар нэмсэн шүү дээ. Энэ нь инфляцтай идэгдээд яг дүндээ дүнболчлоо тийм. Бусад цалингаа өсгөж чадаагүй хувийн хвшлийнхний цалин бол бүр худалдаа авах чадварны хэмжээгээр буурчлаа. Үр дүн нь мөн үү? Тэгэхээр ер нь ингээд төр бүтээмжтэй уялдаагүй нэгдсэн цалин хөлсний бодлого байхгүй. Өнөөдөр миний сонсноор төрийн албаны цалин хөлсийг зохицуулж байгаа 31%. Тэр таны цалингийн тухай хууль, миний цалингийн тухай хууль байдаг юм да. Тэгэхээр энд чинь нэгдмэл бодлого байхгүй. Гэтэл Улаанбаатар хотын зарчмаас үнэн шууд тодорхой төрийн үйлчлэгийн албан тушаалтнууд ажиллагчдын цалин нэмэл Монгол улсын нэгдсэн цалингийн бодлогыг шууд ивдээ ажиллаж байгаа жишээтэй тийм ээ. Тэгэхээр энэ бол буруу зүйл. Цалин хөлс гэдэг бүтээмж гүйцэтгэлтэйгээ уялдчил хамтдаа дэше явж явах хэрэгтэй. Юмны үн ч гэсэн ялгаа авах. Мөнгөний нийлүүлэлттэйгээ уялдаад дээрээс нь бүтээмжтэйгээр эдийн бодит орлоготойгоо уялдал чанартайгаа хамт юмны үн дэшилдэг байх хэрэгтэй. Бид нар ажил нэмэгдэхгүйгээр л өмнө нь өсвөл мөнгөнд нэмэгдэл яваад шүү. Тэр нь бол буруу зүйл. За цаг үеийн тодруулах өгснөх баярлалаа, амжилт хүсье. За баярлалаа. За графийн тодруулга энэ төрөйд өндөрлж байна. Тэгэхээр хүлээгдэж байгаа одоо үр дүн хүлээлт бол нэг юм тааруухан байна. Тэгэхээр иргэд хувийн хвшлийн бол аль хэдийн бүсээ чангалаад эхэлж гисэн дохио сигналыг авсан хүндрэл аль хэдийн бидний одоо худалдаа авалт тортой хүнс нөлөөлөд эхэлсэн байна. Одоо төр таналтаа хийгээч. Төр даруухан болооч. Төрийн мөнгийг багасгаач гэдэг чиглэлд хэрвээ явж чадахгүй бол хувийн хвшил нийгмийн даатгал төлж байгаа хүмүүсийн нуруу бол мөддөө тэнэхгүй ийм хүйтэн хахир ийм одоо эдийн засгийн өвөл та бидний хүлээж байна. Тэгэхээр илүү сайн хяналтыг хийх ийм чиглэлд бол одоо ажиллах шаардлага бол тулгарч байгаа.